аж үйлдвэрийн хувьсгал гэдэг ерөнхийдөө бол барууныхны ашигладаг нэр төв байхгүй үндсэндээ. Тэгээ яг энийг хэдүүлээ энэ нэршлэр наваа авчи. За энэ болохоор ингээд ерөнхийдөө одоогийн байдлаар бол дөрөвдүгээр хувьсгал явагдаж байна гэж үзэж байгаа. Яг одоогийн байдлаар. Нэгдүгээр хувьсгал нь юу байсан гэхээр анх нөгөө уурын хөдөлгөөр зохион байгуулад салхин сэс усан хөдөлгөөрөд зохион бүтээсэн тэр цаг хугацаа байхгүй. Тэр үед болохоор юу болсон гэхээр энэ нэг тээврийн хувьд болон үйлдвэрлэлийн хувьд бол маш өндөр бүтээмж гаргаад ингээд ерөнхийдөө бол Англи орн, одоогийн Европ, одоогийн юуны нийгмийн манд үндсэн суурь нь энэ үед ингээд тавигдж байна гэсэн санаа. За хоёр дахь нь эхний хувьсгал бол энэ Англид за тэр дундаа ерөнхийдөө бол Европ, баруун Европ хаваар явагдсан гэж хэлж болно. Яг санаачлалыг гартаа авч явж исэн улсууд нь. Дараа нь энэ хувьсгал бол хаана явсан гэхээр явсаар байгаа сүүлдээ Америкт 20 дугаар зууны ихэр ирж байгаа байхгүй. За нөгөө уурын хөдөлгөөрүүд байсныг чинь илүү механикчуулаад, автоматжуулаад, электрон одооныхоор бол нөгөө гэрэл цахилгаан бүх юм чинь нээгээд одооны нийгмийнхаа бас суурийг нь ерөнхийдөө ингээд тавиад яваад байна гэсэн. За энэ болохоор бидний нэрлэлгээр бол хоёрдугаар хувьсгал. Ерөнхийдөө бол механик, электроникийн чиглэлийн хувьсгал байсан гэсэн. За гурав дахь нь. За энэ болохоор одоо ингээд 20 дугаар зууны сүүл рүү ороод ирчих. Компьютер, интернет, бидний мэдих гар утас, ухаалаг системүүд. Одоо хүртэлх гэсэн үг ерөнхийдөө. За энэ үеийн онцлог нь юу гэдэг вэ гэхээр мэдээллийн урд асар өндөр болсон. Өмнө нь бол үйлдвэрлэлийн чиглэлээр хувьсгал явуулж ирсэн бол энэ үед бол мэдээллийн чиглэлээр, сэтгэлгээний чиглэлээр хувьсгал явагдсан байна. За одоо энэ манай үндсэн сэдвүүл орж ирж байна. Дөрөвдүгээр хувьсгал. Бид нар энэ тэнгэрийн ирэн гэж яриад байна. Бид нар залуучууд юу гэж ярьдаг гэхээр ерөнхийдөө бол цахим ирэн, технологийн ирэн гэж ярьж байгаа. Тэгсэндээ залуучуудын хувьд харж байгаа ирээдүгөө төсөөлж байгаа төсөөллийн дүр гэсэн. За энэ эдгэрийг ерөнхийдөө бол энэ үйлдвэрийн роботууд байгаа. Эдгэрийн талаар ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй ярина. За тэгэхээр одоо энэ яг энэ дөрөвдүгээр хувьсгал гэх юм бол маш олон сэдвтэй их өргөн цар хүрээтэй ойлголт байхгүй. Янз бүрийн одоо 3D принтер, хиймэл оюун ухаан, роботууд, одоо блокчейн, coin гэдгээс ч өгсүүлээд бүгдээрээ энэ дотор багтчихдаг гэсэн. Тэгэхээр тэрнээс хэдүүлээ өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө зөвхөн роботик болон юуны хиймэл оюун ухааны талаар ярих гэж утсан. Ягаад тэгэхээр бидний нөгөө ирээдүг өгөрнүүлэх бодлого онолын яг суурь нь бол тэр байдаг. За нэгдүгээр сэдв хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухаан гэдэг нь болохоор яг бас л өргөн сэдв. Энээс болоод хэдүүлээ эхний ээлж нь ер нь яг юу хэлээд байгаа юм. Бид нэр өөрсдөө ухамсарладаг тийм үү, боддог. Ямар нэг юм суралцдаг хүүхэд байхдаа жишээлбэл туршилт явуулъя л да. Хэдүүлээ нэг хүүхдийг авчиад хөдөө хээр авчиад тавьчих. Тэр хүүхэд зүгээр байгаль дээр амьд үлдлээ гэж бодъё. Ямар нэгэн байдлаар. Тэглээхэд тэр хүүхэд ямар нэгэн хилгүй, нийгмийн зохион байгуулалтгүй, ямар нэгэн гал байдаг юм уу, багаж хэрэгсэл ашиглах чадамжгүй амтан болж өрдөг хгүй. Тэгэхээр ухамсар гэдэг маань бол ерөнхийдөө бол энэ гэсэн үг. Нийгэм дээрээ гараад ирэхээр энэ хүүхэд бол хүн болчдөг. Байгаль дээр гарахаар амтан болчдөг. Хиймэл оюун ухаан ч гэсэн муу ялгаагүй ямар чиглэлээр сургаж ийн, ямар орчинд байна, тэр нь өөрөө ингээд салбараа хөрвчдөг байдаг. Тэгэхээр эхний ээлж нь машин лернинг гэдэг нь бол зүгээр л одоо зөвөрлөх юм бол бид нар нэг энэ үзгийг жишээлбэл шидлээ гэж бодъё. Дээшээ унах магадлал 50%, доошоо харж унах магадлал 50%. Тэгвэл энийг бид нар сая удаа давтчих л да. Хийгээлээ. Тэгээд зорилго маань болохоор дээшээ харж унаамаар байгаа. Тэгвэл сая удаа хийгээд ирэхээр тэр хүн даднаа да. Нилээ мундаг болж эхлэлдээ сүүл рүүгээ 50% магадлал нь магадгүй 70-20 руу орох жишээ нь гэдэг шиг хиймэл оюун ухаан бол ерөнхийдөө иймэрхүү зарчим ажиллаж байгаа гэсэн санаа авдаг. За хоёр дахь нь болохоор энэ computer vision энэ бол яагаад орж ирсэн гэхээр бас л бидний нөгөө нэг мэддэг одоо хүн жишээлбэл харж мэдэрч сонирддог бол хиймэл оюун ухаан тийм өвчин төрчихжээ. Одоо нэгсэндээ бид нартай ярилцах боломжтой, харж мэдэрнэ энэ юу байгаа, ямар объект байгаа, яах гэдэг бүгдийг мэдэх чадамжтай болчих гэдэг санаа хэлээд байна. Одоо жишээлбэл хамгийн сүүл Tesla-гийн гаргасан автомашиныг хэрвээ та сонирхсан бол өөрийгөө удирдах жолоодохтой систем баггүй. Өөрийгөө удирдаг такси гэсэн үг ерөөхдөө. За дараагийнх нь. За тэгвэл хиймэл оюун ухаан бол эхний ээлж нь ямар ч төсөнд тэгж маш олон удаагийн давтамжийн тусламжтайгаар суралцдаг болсон юм байна. Байрал дээр гэдэг юм уу нийгэм дээр гараад бид нартай харилцаад бид нартай хүн адил за хүн биш юм аа гэхэд ямар нэгэн объект амтан хэмжээний харилцааг бол үүсгэх чадамжтай болчихжээ. Тэгэнгүүт
хамгийн сүүлчийн нь болохоор Төрингийн тест буюу энэ бол яадаг юм гэхээр хүн хүнтэйгээ харилцсан тийм үү? Хүн машинтай харилцахад нэг шал өөр мэдрэмж авдаг шүү дээ. Тэнгүүд Төрингийн тест гэдэг нь болохоор яадаг юм гэхээр энэ машинтай харилцаж байхад энэ хүн үү машин уу гэдгийг ялах гэдэг тест байхгүй. Одоо нэгсэндээ би тантай яриа зогсож байна, би машин юм уу хүн юм уу гэдгийг та яаж ялгаж байгаа. Гэсэн чинь энэ тестийг бол сүүлийн үед маш өндөр дүнтэйгээр давдаг болсон машинууд өөрсдөө. Өөрөөр хэлбэл та нэг хүнтэй магадгүй уцаар ярих, чатлах, за бүр видео кал хийгээ ярих гэж бодъё. Тэр хүн яг үндэ хүн биш, машин байх боломжтой болчиход юм гэсэн. Яг одоогийн байдлаар. Тэгэхээр технологийн хөгжлөд нэг ийм хөв төвшөнд явж байна. Химэл уяхны салбарт бол. За тэгээд энэ болохоор химэл уяхан байсан. Энэний ард дээр юу хийсэн гэхээр роботжуулалт байсан. Роботжуулалт бас ерөөхдөө нэлээд өндөр түвшинд явж байгаа. Тийм технологи байгаа юм. Яадгүй гэхээр жишээлбэл үйлдвэрийн шат амжилтуудыг бүгдийг нь юу яаж юм автоматжуулж байна гэсэн санаа. Эдгээрийг би яг яах га яриад байна гэвэл одоо нөгөө нэг бид нар яг цахим ирэн буюу Монгол улс ер нь 21-р зуунд ирээдүйд бид нар яг хаана байх юм бэ гэдгийг харуулах гэдэг. Одоогийн байдлаар энэ бол одоо нэг чагсаалт байна л да. Бүгднээр нь Солонгос улсын хувьд жишээлбэл авч үзэхэд 10,000 ажилтны тутамдаа 1000 робот оногдож байна гэсэн. Тэгээд тэгсэн ирнээсээ 1000 робот ажилдаг 10,000 хүн ажиллаж байгаа боловч энэ өөрөө бараг дэлхийн өөрийнх нь нөгөө бүтээж байгаа бүтээгдэхүүнүүдийн 29% зөвхөн энэ роботууд үйлдвэрлэдэг гэж. Уг нь бол энэ Солонгос бол харьцаагаараа хамгийн том нь баггүй. Өөрөөр хэлбэл 10,000 буюу хамгийн олон роботтой болсон нэг хүнд оногдохоор. Тэгсэн ирнээсээ дэлхийн хэмжээнд аваад үзэх юм бол энэ чинь нэгсэндээ Монголд жишээлбэл бараг 10,000 тарцсан нэг байна уу байхгүй юу гэмээр баг тушмаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн хэмжээнд аваад үзвэл уг нь бол энэ роботуудыг эзлэх хөв ажлын байран дээр байгаа хувь нь бол маш бага. Үндсэндээ бол нэг хувьтай дүүцгээс. Тэгсэн ирнээсээ 1% нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 29%-ийг дангаараа үйлдвэрлэдэг. Энэ бол яг зориуд Монгол улсын иргэн тойронд байгаа улсуудыг авч үзсэн. Солонгосын хувьд бол 10,000, Японд 399, Хятадд 322, Америк нэгдсэн улсын хувьд жишээлбэл 274 байдаг юм байна гэж. Монголд бол яг одоогийн байдлаар байхгүй байна. За эндээс үндэслээд ямар аюул гарч ирээд байна гэхээр бид нар одоо нөгөө нэг хүн ажлын байр цалин авах гэсэн иймэрхүү уялдаа холбоон дээр манай нийгэм оршин тогтноод байна шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсийг бүгдийг нэг бодлын ажлын байрнаас шахаж гаргаад байгаа байхгүй юу? Энэ саяны роботууд маань. Энэ жишээлбэл 2030 оны байдлаар ихэд 236 сая хүн хятадд ажилгүй болох чинь. Болохоор тооцоогдсон байна. Энэ бол гэхдээ бүр одоогийн хордоороо явбал шүү. Нэгсэндээ жилд нэг 200,000 робот шинээр нэмэгдэх юм байна л да өөрсдөө үйлдвэрлээд. Тэгэхээр тэр тоогоороо явхад л 2030 он гэхэд 236 сая хүн ажилгүй болно. Хятад. Америкийн хувьд 73 сая, Англид 13 сая, Монголд магадгүй бид нар бүгдээр ч гэдэг юм те 3.5 сая ч гэж магадгүй. За тэгэхээр энэ бол нэг талаараа бол аюулын юм байна. Нөгөө талаараа энэ өөрөө бас тийм сонин содон үйл явдал уг нь бол биш л дээ. Яагаад тэгэхээр ялгаа авахгүй би түрүү нэг аж үйлдвэрийн хувьсгал ярьж байсан шүү дээ. Аж үйлдвэрийн хувьсгал ярьж байгаа тохиолдолд бүх аж үйлдвэрийн хувьсгал болгонд угаасаа энэ процесс болж исэн үү болж исэн баггүй. Нэгдүгээр хувьсгал жишээлбэл би түрүү нэг уурын хөдөлгүүргээ ярьж байсан шүү дээ. Уурын хөдөлгүүр гарч ирээд тэр салхин терм янз бүрийн гарч ирснээс юу болсон гэсэн бүх тариаланчид байхгүй болсон баггүй. Нэгсэндээ уг нь бол хүн амын бүтцийн 90% ч гэдэг юм уу 80% тариалж мал аж ахуй эрхэлж амьдардаг байсан бол тэр хүмүүсийг хамаг ажлын байрыг аваа ичнэ гэсэн. Салхин термээр. Тэгээд нийгмийн шинжтэй маш том өөрчлөлт явагдаад ирэнгүүт юу болж юм гэхээр жишээлбэл байн эдийн засаг эрх мэдлийн дахин хойролт явагдсан гэсэн. Тухайн үед хоёрдугаар хувьсгал мөн ялгаа байхгүй. Нэгдүгээр хувьсгал дээр Наполеоны өмнөхөн баггүй. Наполеон сүүлдээ яагаад Францад хувьсгал болоод яагаад байн болоод яагаад тийм Европод иргэшээгээд байна гэхээр энэ нэгдүгээр ерөнхийд бол хувьсгалын үр дүн. Яагаад тэгэхээр нэгдүгээр хувьсгалаар ном хэвлэх маш амархан болсон байсан баггүй. Тэгээд ном хэвлэх маш амархан болсон. Дээр нэмээд төхөөрөмжөд гарцсан байсан учраас хүмүүсийн ажиллах орчин шахагдаад хүмүүс ажилгүй болоод ирсэн гэсэн. Ажилгүй болсон хүмүүс уурлахтаа төр засгийнхаа эсрэгцэргүүцэн мэдээж хэрэг хоолгүй ажилгүй өсөж байгаа хүмүүс юм чи. Тэгээд хувьсгал гарчихна гэсэн нэг бодлоо. Нэг талаа. Тэгэнгүүт хоёрдугаар хувьсгал мөн ялгаагүй. Ялгаа байхгүй нөгөө нэг бага хүмүүс чинь хөдөөнөө байж хагаад газар тариал нь ашиггүй болоод хотод бүгд ирээд үйлдвэрийн ажилчин болж байгаа гэжсэн чи дахиад үйлдвэр нь дахиад автоматчилж байгаа байхгүй.
хүмүүсийг авч хаяад оронд нь машинуудыг ажиллуулж эхэлсэн. Дамжлагтаас. Ингээд дахиад маш олон хүмүүс ажилгүй болсноос үүдээд дахиад эдийн засгийн маш том хямрал дэлхийн 1, 2 дугаар дайг гэдэг ингээд болболтой авчиж байгаа гэсэн. Дахиад цаанаа эдийн засаг болон геополитикийн суурь шинжтэй өөрчлөлт нь энэ шинжлэх ухааны нийлтүүд дээр суурилсан гэсэн юм. За 3 дахь нь дахиад муу ялгаа байхгүй. Сүүлд компьютер, микропроцессор, интернет гэдэг ингээд юмнууд маш их шинжлэгдэн. Дахиад нийгмийн шинжтэй өөрчлөлтүүд болж ирсэн. Маш олон ажлын байрууд байхгүй болж ирсэн. Эсвэргээрээ гэхдээ энэ нэг зүйлийг анзаарах юм бол маш олон ажлын байрууд зөрөөд бий болдог байхгүй. Одоо нэгсэндээ нийгмийн бүтээмж илүү өсдөг болохоос биш нэг энэ ажил үүрэг солигдож байгаа нь бол зүгээр төр зургийн шинжтэй асуудал гэдэг. Энэ асуудал дээр бид нэр торомсог хандах тийм л асуудал байна. Одоо нэгсэндээ ажилтны 4-р хувьсгал дээр бид нар эдгээр хувьсгалууд дээр гарсан шиг хойно суугаад үлдэх юм уу, зэрэгцээд явах юм уу гэдэг л асуудал юм. Зэрэгцэж чадах бидний боломж хаана байгаа вэ гэхээр энд байгаа юм. За одоо энэ үндсэн миний ярих гэж байгаа юм. Одоо энэ Z үе гэж яриад байна тийм. Манай залуучууд одоо манай үеийнхэн гэсэн үг л дээ би өөрөө орчод. Тэнгүүд 96-аас 2012 оны хүүхдүүд одоогийн байдлаар залуучууд одоогийн байдлаар нийгэмд бол 500 мянга орчим хүмүүс 18-аас дээш настай болоод ингээд ажиллах хүчин болоо явж байгаа юм. 14-өөс дээш. Энэ бол 2027 он буюу 4 жилийн дотор 750 гаруй мянга болж байгаа. Энэ нь өөрөө юу гэсэн үг гэхээр одоогийн байдлаар манай ажиллах хүчний 1.2 сая хүн байдгийн 60 гаруй болоо хурцж байгаа байхгүй юу? Одоо байгаа нийгэмдэр байгаа бүх ажиллах хүн тутмын 2 хүн тутмын магадгүй 3 хүн тутмын 2 нь зөвхөн залуучууд болно гэсэн. Тэгэхээр ийм том нийгмийн шинжтэй өөрчлөлт ирчээд байна. Хаяан дээр чинь толчаад байна. Нийт ажиллах хүчний 60% бүрдүүлэх гэдэг. Гэтэл нөгөө талдаа манай энэ нийгмийн тогтолцоо өөрөө энэ залуучуудтай бэлэн билүү. Залуучуудынхаа ажиллах ажлын байр тэр сэтгэлгээ тэр өнгө төрх нь байгаа билүү. Ер нь бол энэ хүмүүсийг бид нар ажилдаа байлгаж чадах юм уу гэдэг асуулт байгаа байхгүй. Төрөний яг нөгөө ахын хэлсэнчлэн манай бүх боловсон хүчин IT-ийн салбарын ялангуяа бүх хамгийн сайн гэсэн мэрэгчлүүд гадаад руу гардаг. Ягаад тэгэхээр хамгийн багадаа л 4,000-5,000 доллар сарын. Монголд тэнгууд нөгөөд нь сая 2 сая төгрөг болчихно. Ажиллах, амьдрах орчин бол тийс ондоо болдог учраас ерөөхдөө бүр дөрвөлт явагддаг гэсэн. Тэгээд эргүүлээд зөвхөн тундас буюу нөгөө нэг сайн чадварчаагүй чадвартангууд мэрэгчлүүд үлдээж тэд нар нь Монголынхаа зах зээлийг дүүргэдэг учраас эргүүлээд хөдөлмөрийн бүтээмж муу гэдэг. Бүтээмж муу учраас компани ашиг муулна, ашиг муулж байгаа учраас цалин бага байна. Цалин бага учраас энэ ажилчид дахиад дараагийн ажилчид орж ирэх боломж байхгүй байгаа байна. Залуучуудад ямар ч боломж алах гэдэг юм ярих гэдэг. Тэгэхээр энийг л бид нэр зохицуулах шаардлагатай байна. Залуучууд ерөөсөө юу хүсэж байгаа вэ? Ийм гурван л зүйл хүсэж байна. Уг нь их биш. Нэгдүгээр өндөр цалин хангамжтай байгаа юм. Амьдралд нь хөрөлцөхүйцэлтэй ядчил нэг байр савтай унаад хэрэгтэй байхыг хүсэж байгаа. Уг нь бол тогтмол орлоготой байх хүсэж байгаа. Хоёрдугаар тэнцвэртэй байдал буюу нэгсэндээ ажил дээр ингэж морь мал шиг зүтгэдэг одоо энэ өдөрт 10 цаг 11 цаг ажлын 6 хоногоор ажилладаг энэ хэм маяг ерөөхдөө халагдаж байна. Яагаад тэгэхээр саяны яриад байгаа тэр автоматжуулаад байгаа машинууд чинь хүнээс бол хамаагүй өндөр чадамжтай байхгүй. Бүх хүний хийж чаддаг юм хийж чадна. Ялангуяа гар урлал, үйлдвэрлэлийн чиглэлээр бол. Тэгэхээр тэднэрт өрсөлдөх ямар ч хэрэг байхгүй. Тэднийг зөвхөн зааварчилгаа нөгөөх, хамтран ажиллах, хөгжүүлэх чиглэлээр л ажиллах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нэгсэндээ та бүгдээсээ гуйх юм маань болохоор юу байгаа юм гэхээр биднэрт одоо тийм олон хуульч хэрэг алгаа 10,000 20,000 хуульч хэрэг алга биднэрт ямар нэгэн тийм түүх гэдэг юм уу Монгол хэл энэ байгалийн ухааны боловсролын бусад зөвхөн нийгмийн ухааны боловсролтонгод бэлдээд байгаа энэ тогтолцоо өөрөө буруу байна гэдгийг хэлэх гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ өнгөрсөн онд гэхэд математик физикийн салбарт Мойс шүтист бол бүр элсэлт авсангүй л дээ. Нэг хүн элсэж гэнэ үгүй юу. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та бүгд их хэрэгтэй юм аа. Та нарын үр хөвгөд ач зээнэрээ амьдрах нийгэм ийм баггүй. Ийм их роботжуулсан, ийм их автоматжуулсан ийм юм нартай өрсөлдөх гээд байгаа. Тэгээд дээр нэмээд энэ Япон, Солонгос, Хятад, Америкийн нэгдсэн улс, за ерөнхийдөө Сингапур гэх мэтлэн энэ улсууд бол бидний энэ насаараа хөдөлмөрлөөд магадгүй 3.5 саяла өдөржин шинжин хөдөлмөрлөөд гаргах бүтээгдэхүүнүүдийг эдгээр үйлдвэртэй нэг өдөр зүгээр энэ машинуудаараа хийгээд дуусгаж байгаа. Тэгэхээр биднэрт бол тэр нөгөө хуучинсаг сэтгэлгээ буюу одоо энэ юмыг махарч хийдэг, өөрөөрөө хийдэг энэ бүх тогтолцоонууд халагдаад бүгд энэ
автоматжуулалт, роботжуулалт одоо энэ хиймэл оюухан дээр суурилсан энэ тогтолцоо байх гэдэг байгаа шүү гэдгийг хэлэх гээд байна. За ерөнхийдөө нэг юм хэлээ. Бүр хамгийн сүүлд хэлсэн. Хэн шин ирнийг цогцлоох юм? Бид үү, тэд үү? Тэгэхээр нэг бол бид нар Тэнгэрийн ирнэ, үгүй бол захин гяндан. Ийм л сонголт бидний өмнө байна гэдэг энэ сомоо гэж байна. баярлалаа.